そして東の宝富士は伊勢ヶ浜部屋63代横綱旭富士の伊勢ヶ浜を Орон минь үзэгчтэй Мэргэжлийн сумын 1-р сарын хатсуу башуугийн 8 дахь өдөр за өнөөдөр манай хөгчүүдээс Тамаваши мөнх хөргөл Дакра Фужитэй хамгийн түрүүлж тохиолдол гарч ирсэн. За шууд нэвтрүүлгийн ерөнхий мэдгч том нэвтрүүлгийн ерөнхий мэдгч нүүдэл брэнд Махимпикс ажиллаж байна. Зядачай хошин гიშгдэл алдуулсан тохоонд орсон сөхөөд явсан зөрөө дайрсан зя сугдаад явсан тавраа дээр тулаад мушгаа тэнцвэр алдуулаад тэр чигээр нь дайраад гүцээлээ. За яг өнөөдрийн үед бол Дакра Фужи арга байхгүй илүү байна. Манай Тамаваши мөнх хөргөлөг бол юм болгосонгүй. За Тамавашигийн 3 даваа 5 оноотой боллоо. Дакра Фужи Исэгэ хама дивжиний Дакра Фужи 7 даваа 1 оноотой башиг тэргүүлэгчдийн 2 дугаар гинэндээ үлдэж байна. За өнөөдөр Маги Шира Точновака Окиномид бас унснаар 6 даваа 2 оноотой угарсан байгаа. Яавд нь жоо хүндэлтүүлээ жэжин сөхөөд явсан. Энэ дээр нь 2 гарын цагаан зөрүүлээд буцаад Дакра Фужи дайрсан. За дэвдүүдөөс нь зүүн сугдаад наадлын гар дээр тохооноос нь доороос нь шахаад явж байгаа гарч байгаа. Мушгын тэнцвэр алдуулаад тэр чигээр ношид ашигээд гаргалаа. Дараагийн барилдаан Фужишима дивжиний Шотенрон Ямсрун Кетономи дивжиний Кета Тайкитэй. За энэ сарын бошод хоёулаа сайн байгаа хоёр бүх онолт харсан байна. Харцгаая бүгдөө. За мөргөлцөнгөө 20 гараа явуулаад зүүн зөрөө золгосон Маваш авсан Шотенро за шуун дээр нь дараад хамгаалаад Маваш нь халуулсан. За тэгтэн зүгээр ширвэд зүүн талтай мушгаад их л бяртаа байгаа юм байна да манай нэмсрэн 6 дахь таваа авч 6 даваа 2 оноотой боллоо. За Кетатайки 5 өдөр дараалж аваад 3 өдөр дараалж унаад 5-3 боллоо. За яг барилдааныг башиг эхний 5 өдрөө шууд 5 өдрийн дараах бодлоо тэргүүлж байсан Кетатайки ингээд сүүлийн 3 өдөр дараалаад унчлаа. За өнөөдөр бол нэг хүн хүчгэл шидүүллээ те. За зүүн зөрөө золгосон. Шуун дээр дараад хамгаалаад оронгууд гараа суулж аваад ганцхан мушигсан тэгэл. Нилээн нисэлттэй хийн дээр нисэлттэй унлаа. Дараагийн барилдаан за манай Доктенку Хүчбаатар Доксгаза дивжиний Хүчбаатар маань Шиганооро дивжиний Масуно Яматай 8 дахь өдөр таарсан юм байна. За өндөр жин насыг нь харуулж байгааг тав гарч байна. За төрсөн нутгийг нь харуулж байгааг тав харж байна. За энэ жил 22-т 23 хүрж байгаа залуу Масуно Яма 90 оных за манай Хүчбаатар бол 79 оных 11 насны зэрэгтэй үндсэндээ нэг үе мултарсан. Ийм хоёр их барилдаан. За манай Хүчбаатарыг аль хэдийн ер нь секторыг болцсон багт Масуно Яма бол их сумд ороочгүй байсан ийм хүүхэд. Зявэрлдаа гэсэн сугдаа тогтоосон харин барьцаас илгээд явсан. За цаатлын гармаа за одоо наадлын гар давхар маавшин дүрлээ. Зя харцтаа сугдах га за зөрөөд Хүчбаатар барьцаас илгээд баруун сугдсан тавраа дээр тулсан шахаад явсан. За эргүүлээд муш гисэн зөрүүлж нагээ гээд вэта нагээ гээд сайж тонгороор гүцээлээ. За барилдаан тун сонирхолтой боллоо. За их хэл амьсгаадж байгааг харж байгаа бах. Зүрх нь болохгүй байгаа Масуно Яма. Одоо байгаа бүхэл юм ашаглаа. За ингээ 2 даваа 6 оноотой болж Масуно Яма манай Хүчбаатар Доктенку Хүчбаатар 4 даваа 4 оноотой 5 оноога тэнцвүүллээ. 50 их боломж хадгалсаар байна. За сайхан хараатай барилдаж өрсөлдөж бүхийн дайралтуудыг тогтоож одоо ялтыг өөртөө эргүүллээ. За энэ залууд зүрхээ дараад. За одоо барилдааныг удаашруулж харцгаая. Одоо байгаа бүхэл юм авахлаа да Масуно Яма. 20-с дээш секунд бол ер нь барилдаж чаддгүй гэдэг байгаа энэ залууг. Зүрхний асуудалтай учраас тэгэл хурдхан шиг л ер нь барилдаанаа шийддэг. За яаж амьсгаад ч байгааг харж байгаа юм зү.
За харитээгээд алгадаад орсон Доктенко. За суугдсан. Суудангууд нь барьцаа сэлгээд Масунояма сэлэх гэж чадаагүй юм байна. Манай Маваш авсан тултаа байж та ер нь. За дахиад нь сэлэх гэж үзсэн юм байна. Өөрөө баруун суугдсан байсан Масунояма. За манай хоёр давхар Маваштай байсан. За гар дотор орох гэсэн манай өөрөө Маваша тавиад баруун суугдсан. Тэгээд чахаад иргэд нь таваараа дээр сайхан тулсан. Бусаа мушигсан. За эргэж хараад өөр зөрүүлээд мушгаад. Вайтанагэгээ дуусгалаа. Тав нэвтрүүлгийн ерөнхий өнтөгч Махимпкс нүүдэл брэнд байна. Гүхтэн хот сэргэнэм 7 өдрийн дараах байдлаар 7 оноотой байгаа Toyo Hibiki-тэй Sakaigawa дивизионы Toyo Hibiki-тэй энэ өдөр таарчаа. За Miyabiyama Toyo Hibiki хоёр одоо дээзэнд даваа авч амжаагүй хоёр бүх байна. Miyabiyama 8 оноотой болж одоо Makai Koshi болж энэ сарын бошоод хамгийн дөрвж 8 онсон бүх болсон. За тэгвэл одоо Toyo Hibiki бүгдөө харцгаая. Саунад сэргэнэм гавьяат Томонзуна дивизион дээр одоо хариалагдчих байгааг та бүхэн мэдэх бах. За аралтай маста ихний дачаыг бол хүчтэй идэг бүхчүүдийн нэг бол Toyo Hibiki. Гэхдээ энэ сард бол ер нь тун сул байна. Хойлол одоо магишргийн дээд хэсэгт байгаа. За явсан сугдаа тавраа дээр талаа сугдаа тогтоогод чэж эргүүлээд ганцхан зайлж мушгаад гүцээлээ. Сукинагэ гэж ярины нэг бол яг Японоор бол за ингээд цэвнэм Гүхтэн хот цэвнэм 2 даваа 6 оноо 2 дахь даваагаа авч 8 өдрийн дараах бодлоор Toyo Hibiki 8 оноотой болоод Шансаа руу тоноо ойлгомжтой боллоо. За бас л ихний дайралтыг нь тогтоогоод судаж авч байгаа л ганцхан зайлчлаа да. Чэж эргүүлээл зайлаа мушигчлаа. За энэ сард Miyabiyama Toyo Hibiki гэсэн хоёр бүх ингээд илэрхий ер нь сул байна. 8 дараалж унлаа. Ер нь байж боломгүй л асуудал. За нэг л болчихгүй байгаа юм байлгүй дээ. Ер нь л хөлбөр байна. Зэн дээр яг л сайхан зэрэг боссон. Баруун сугдсан тулдаал ерөөсөө тогтоолоо доо. За тэгэл ганцхан хоёр хөлийг хаана байжээ Toyo Hibiki. Мэдрэхгүй байна. Барилдааны ерөөсөө мэдрэхгүй байна. За харитээж орсон юм байна шүү. Гүхтэн хоо. Таваараа дээр тулсан. За тулаад ганцхан зайлал чэжээр үлээл дуусглаа да. За Озуки Гакуру Ананд Isuzu дивизионы манлаа. За Sakaigawa дивизионы Скакама Гойдотой. За энэ өдрийн тун сонирхолтой барилдаан. Нэгэн үеийн одоо 2 Гакуруг 85 он төрсэн Гойдо 86 оных. За барилдааныг харцгаая. Маа таван нэвтрүүлгийн өнтөгч Махимпкс нүүдэл брэнд байна. Цаг болсон. Зяа татдаг бурууллаа. Байж ах байла. Сугдаад Маваш руугаа зүтгэх хэвээр байтал тэгээд хоошоо ухраад татчих юм. Гакуругийн хувьд өшөө дэвчих хэвээр байлаа. Зөвл өөрөөсөө болж унж гин. Өөртөө л унаага бэлгэжлээ. За ингээ хоёр бүх хоёлоо 5 даваа 3 оноотой болж байна. Гойдо 5 дахь даваагаа авсан Гакуру 3 дахь унаага хүлээж байна. Ижил 5 даваа 3 оноотой болсон 8 өдрийн дараах байдлаар Озуки солны төлөө зүтгэж байгаа бүх бол яхахгүй Савай одоо буюу Гойдо бас нэг харитээгээд орсон байж шүү. За тэгээ шууд татдаг тэгээ бол болоогүй ахтал татлаа. Хэрэгтэй газараа зөв газараа л татна ухээс биш. Буруу газараа татчихэж. Өөрөөртөө унаага бэлгэлжлээ. За өнөөдрийн сонирхолтой барилдааны нэгэн үеийн бас хоёр бүх Озуки Готошогико Магишра Toyonoshima хоёрын барилдаан. За хоёулаа их сумод цуг орсон Сектори бас л яг 1 жил болж байсан. Дээзэндээ бас л 1 жил цуг гарч ирж байсан. Ийм хоёр залуу. Toyonoshima 83 оных, за Готошогико 84 оных. Харбагасаа л одоо ахлах сургуулаасаа эхлээд хоорондоо өрсөлдөж ирсэн. Биеийнхэн барилдааныг тун сайн мэдэх хоёр бол энэ хоёр.
За хошоо тавраа дээр тулсан за харстаа суугдсан тул тогтоогоод нумраад хошоо. За зөрүүлээ ширвээд зайлаад Цукио Тоши болж байна. Японоор бол 5 дахь тавгаа авч байна. Готошоги Козуки за Тоёношима 3 даваа 5 оноо эсрэгээрээ. Ер нь л 50 их Гачкоши их байдал бол хүндрээл байна. Саул нь харстаа сугадаад тавраа дээр сайхан тогтсон байсан дээр буцаад зайлахт нь диссэн гүн нилээн нисэлтээ унлаа. Тоёношима Цуказа дивжэний юм бас шилдэг бүх. 以前はあのまま寄り切りですか押し切ってたような感じがするんですけど、あそこ残られるということはまだЗа энэ дэр шууд 体調戻ってないのかなと思います。 ихтэй ташаа бол илүү хүчтэй байсан байна. Готошоги харстаа сугадаад тогтоосон. За тэгээд буцаад зайлаад шилэн дээр нь дарсан байна. Шилж дараад гүцээлээ те. За өнөөдөр Хакхо Рикардо Согоно буюу Кайсете томзоно дивжэний Бразилийн Кайсете таарсан. За час ойролцоо жингийн зүрэг бас таах харж байгаа бах. Асуул ойролцоо. Ийм хоёр байна. Ганцхан насны зөрүүтэй. 6 даваа 1 унаатай яваа Хакхогийн хувьд 白いという文字にこう書こうという今の仕組みをしたということです。За шууд нэвтрүүлэг болон тайм нэвтрүүлгийн ивентэгч Махим Пкс нүүдэл хүрээнд цаг боллоо. Харцгай бүгдөө. За аврагын дээр золгоол ер нь дуусгах юм байгаа үстэй. Сягийн мамаш аваад ганцхан чэж эргүүл зайлаад за Уэтенагэ болж байна. За ингээд 7 даваа 1 унаатай боллоо. Кайсе 4 даваа 4 унаатай болж байна. За аврагтай ер нь барилдад сурах болоогүй байна. Хаач байна, өдий байна. Хол дутуу байна да. Мэдрэмж, хурд, уяатан байдал, техник, шилжилт хөдөлгөөн гээд тактик гээд юм холдт байна Кайсагийн хувьд. Юм болохгүй л унж байна да. За яг хоёр чэйж нэлээл досоол мааваш авсан 100 гараараа. Тэр чэйж доор байгааг харж байгаа. Тэр хөлийн байрлалыг харж байгаа Хакхогийн өвдөг яаж доошоо нуурж байна. Хөнгөн л юм. Хайлаа. Ганцхан Уэтэй гэж тусглаа. Мусубино Чибан сүлчин барилдаан 8 дахь өдрийн сүлчин барилдаан баруун зүгрийн Якозна Харамафужи. За Жуккели Темраз гэдэг Гагамаро Кисе дивжэний гүржин бүх байгаа. 13 кгというこの体重. За 7 даваатай нэг ч унаагүй. Ерөнхийдөө темпэндээ бол орчихсон явж байгаа. За энэ сард Харамафужи төрүүлэхүү Хакхо төрүүлэхүү гэдэг л байна да. Ерөнхийдөө хоёр аваргын хооронд л төрүү байрын төлөө өсөлтөө өрнөх нь бол ойлгомжтой болчиход байгаа. За Харамафужигийн нэг дивжэний одоо Исэгахама дивжэний Магиширо Такарафужи 7 даваа 1 унаатай Хакхото цуг Хакхо аврагтай цуг 7 даваа 1 унаатай башиг төрүүлэгчтэй 2 дугаар гинэнд байна. За тэгвэл 7 даваатай унаагүй яваа. Харамафужи одоо Такарафужи Хакхогийн нэгтгүү эсвэл 8 дахь даваагаа авах уу гэдгийг бүгд харцгаая. За золохгүй баха. За урдуур нэг шилдээд татаад зайлсан. Дахиад шуун дээр нь за сарвун дээрээс нь татаад илгээр нэвтүүллээ те. За маваашаа алгадаад. За ер нь жоо өөрхөн унаанд бол ер нь өөргөө нэлээ хурцалдаг. Унахтаа бас нэлээ харамсдаг л байрын залуу байлаа Гагамаро. За 8 даваа авждоо хацуу бошод хамгийн төрүүлж Гачкоши хийсэн бөхөр Харамафужи тодорч байна. За яг л Кайса хийсэнтэй ялгаагүй л байлаа. 2-3 алгадаад за гаргаад нэг татсан. За шуун дээр сарам дээр яаж татчих байгааг харж байгаа бах. Дуусглаа.
За ингээ өнөөдрийн тайм төрлөг өндөрлөж байна. Маргааш ууслаа баяртай үзэгчтэй. 8戦全勝勝ち越し1敗で白鵬と平幕の栃乃若が追う展開で明日9日目